Хамгийн ч гэсэн дуу хөгжимд дурласных уралдаан тэмцээнд оролцож өөрийгөө сорио гэсэн хүсэл байх нь дамжиггүй. Нөгөө Монголын хамгийн анхны англи дууны уралдаан болж байсан. 1989 оны хавцаа байгаа тий. Ер нь бол нэлийн дээр биш үү. Тэгээ тэрэнд ороод нэгдүгээрээр эзэлжсэн л да. Хамгийн ихний төрдөө бол би Yesterday гэдэг болж байсан. Тэгээ тэрний дараа нь Paul McCartney-гийн нэг дуу дуулаад хамгийн сүүлд нь Billy Joel-ийн Honesty гэдэг дуу дуулжсэн. Тэгээд төрүүлжээлээ. Тэгээ төрөөс шагнал нь нөгөө манай энэ гутлын үлдэр гэж байдаг гэсэн шүү дээ. Тэнд хийсэн хамгийн сүүлд хийсэн гоё шинэ гутлаар шагнуулж ирсэн их санаа. Тэгээд нөгөө савхины үлдэр чинь нөгөө зигзаг оёотой савхан гүрдэг гэжсэн те. Тэгэл нэг тим юмнуудаар шагнуулж ирснээр сандгийн. Тэгээ яхаа зүгээр тайзан дээр гараад дуулж байгаа яг тэр агшин нь тэр улсуудад сайхан л санагдаж байгаа л да мэдээж. Бас жаргалтай юм шиг их гоё ажил хийдэг юм шиг бодогч байгаа. Яг нэг үгэл юм бол ард талд хийдэг ажил нь гол хийдэг цаг хугацаанууд нь айгүй хүнд байдаг байхгүй тий. Хүн одоо студид маш олон цагаар сууж байна. Айгүй их одоо уран бүтээл өөрөө толгоогоо айгүй их ажилуулах хэрэгтэй, амар их юм бодох хэрэгтэй болно. Дуулахт ч бас нэг учир байна шүү дээ. Тэгээд яаж дуулах вэ? Ямар аранжировк хөгжмийн найруулга байх вэ? Ямар хөгжмийн зэвсгүүдийг дээр нь тоглуулах вэ? Тэгээд тэднийг олон авчир тоглуулна, засна тий. Тэгээд дараа нь одоо клип дээр хийлгэж байгаа улсууд чинь тий. Тэр хүүтэнд эсвэл халуунд янз бүрийн байдлаар зураг авахуулаад явдаг шүү дээ. Тэр их сайхан хөдөлмөрийг тэгээ сайхан хийчээд дараа нь амтлах үр шим нь айгу гоё. Би зүгээр урлагийг бол зүгээр нэг талдаа бол бодоход би тэгж боддог. Дараа нь тайзан дээр гарч ирээ тэр олон хүний өмнө одоо өөрийнхөө зохиосон ч юм уу өрөөл бусдын зохиосон сайхан дууг дуулцгаад гарч ирээ дуулжих тэр агшин л хамгийн гоё байдаг байхгүй тий. Нэг юмны ард аваад гарцсан юм шиг санагддаг. Тийм учраас нөгөө урлаг өөрөө бас хүнд айгүй их зүйлийг өгдөг. Нэгсэнд одоо хүнийг баясгадаг гэж хэлж болно тий. Холбоон сургалтын дөө электроник комплект байхдаа манайх ч бас хөөрхөн дээрээ манай сургууль чинь айгүй гоё тайцтай. Тайзан дээр ард айгүй гоё свэтэн музиктай. Тэгээд цахилгаан хөгжмийн холбоо тэгээд тоглоход хамгийн анх гарч ирсэн юм. Оюутнууд маань нөгөө намрын ажилласаа бууж ирээд тэгээд гоё үйлчлэг хийдэг байхгүй. Тэр үйлчлэгэн дээр би хамгийн анх гарч дуулж ирсэн. Тэгэхэд оюутнууд бүгдээрээ хоорол бүжиглээл би ч тэнд бас ухаанаа алдсан тоглоал дуулаал тий. Тэгээд явж исэн болохоор нэг сайн анзааргүй. Гэхдээ надад бол зүгээр нэг тийм амар юм хөөрөв сэтгэлээ айгүй их төрсөн тий. Тийм юмнууд хүнд анзаар. Тэр одоо нэгсэнд хүн кайф авчлаа гэж ойлгож болох байхгүй тий. Уран бүтээлч хүн альва уран бүтээлийнхэн ард нь гарч эцэг нь үзсний дараах мэдрэмж гэдэг бол мэдээж хамгийн гайхалтай мэдрэмжүүдийнх нь нэг. Дуучин Дашдундгийн сэтгэлээс гардаггүй тоглолт нь түүний White альбомын тоглолт юм. Миний тэр халуун битэрийн тэр Десенка тоглож исэн тоглолтын дараагаар бол би нэг мундаг том кайф авч яснаа мэддгийг. Батуулах дээгч хоёр л ярьсан юм л да. White альбомын тоглолтыг та хоёр битэр одоо бас нэг томхон зааланд бас ингээл мөнгө төгрөгтэй тоглоно гэж ойлгоцсон явжсэн. Тэгсэн Батуулах дээгч хоёр бол шууд юу гэсэн гэхээр та нар тэгээд хэрэггүй. Эхнийхэн тоглолтыг та хоёр энэ студийн бүх юмыг аваачаа 50 те чангарагчудаа заалга. Тэгээд тайзан дээр амьд тоглохдоо зэрэтлээ ерөөсөө нэг Десенкадаар тоглож жижиг зааланд. Тэгээд зэрэтлээ ер нь бүх зэрэтлэлтэй зүгээр урилгын зүгээр л тараагаад өгч. Ямар ч зэрэтл байж болно хамаагүй тий. Тэгээд тоглолт хийгдсэн. Тэгээд тэр White альбомны тоглолтыг тэр 2 өдөр 500 суудалтай л да. 2 өдөр тоглоод 1000 үзэгчдэд. Тэгээд 2 өдөр хоёулаа айгүй гоё тоглолт болсон. 2 дахь өдөр нь бол дан рок попынхан, бизнесменийн хүрээнийхэн нэлээд алдартай ус том улсууд цугласан юм тоглолт болсон. Тэгээд тэр тоглолтын дээр бол за тайзан дээр амьд
тоглох одоо тэр дугуйлт тэгэл тоглолдог тэр арга барил те юу гэдгийг одоо өөрөө ирэхгүй л тэр зүйл маань ургаал цаашаага тэгэл нөгөө тоглож явах үед хөгжимчд маань өөрсдөө айгүй гоё тоглохлоор чи хүн өөрөө ирэхгүй тэгэл сэтгэл өөрөө тэгээд ирэхлээр өөрөө аяндаа тэр лүгээ ороод бүр ингээ шумбаал бүр гүн рүү н ороо явцдаг штэ далайн гүн рүү. Тэгэл тэр дотор чинь одоо бүр юу байна, яаж вэ, ийж вэ. Тэгэл ерөөсө бүх юм өөрөө аяндаа бүр сэтгэгдэл ургаж гарч ирэл. Тэгэл тоглоол дуусахад л өөрөө ирэхгүй л кайф авцсан л байсан. Бүх үзэгчд айгүй гоё болцсон байсан. Миний хувьд бол рок pop урлаг бол тайзан дээр гараад тэр улсуудыг босгоол хөгжөөгөө зүгээр бужигнуулаад те дунд нь орж өөрөө утгалдаал ингээл дуусах хэвээр урлаг л гэж ойлгодог байхгүй. Тэгэл тэр үед л хүмүүс өөрсдөө ч гэсэн амар кайф авцсан те үзэгчд гараад явдаг юм байх хэвээр л гэж би ойлгодог. Тэгээд тийм тоглолтоо бол би энэ халуун битээр дээр десенкатаар хийжсэн тоглолт байдаг. Бид нар ард нь ер нь бол ямарваа нэгэн цайлга майлга хийн өрнө гэж ерөөсө бодоогүй байсан. Тэгсэн чинь Хаанброгийн огоо шууд манай Хаанбродер ачигээл Хаанбродер ач хаалгыг хаагаал үйл ах манад бөөнөрө уран бүтээлчд очиж байгаа. Тэгэл тэнд нэг орой бүтэн бас одоо айгуу юм ярьж сууж баярлж ирсэн юм юутай түүхтэй гэдгийг. Уран бүтээлч хүн болгонд нэг ийм юм хийчихсэн. Ийм сайхан шинэ уран бүтээл хийчихсэн гэсэн эрмэн сайхан хүсэл тэмүүлэл байдаг. Харин түүний хувьд өөрийн гэсэн өөрөө зохиосон, өөрөө одоо бас шүлгийг бичсэн ч байдаг юм уу. Тийм уран бүтээлтэй болъё гэж мөрөөддөг байсан. Тэгээд тэр уран бүтээлүүдээ би сая хийж гаргаад бэлэн болгоцсон. Тэгээд цоош нь 2 CD гарч байгаа. Тэгээд нийтдээ ингээд нэг 5 альбом гарна. Энэ 5 альбомын дотор би нэг нь бол Хөхтөнгөрийн маань дуунууд одоо охин далай зан базар үслэн төгөлдөр их орон тэ аав тэгэл одоо янз бүрийн дуунууд байгаа шүү дээ. Миний Хөхтөнгөрт дуулдаг байсан. Харн үдэн гэдэг. Тэр дуунуудаараа би нэг CD болгоод тэр ер нь миний тэр бас фонограмууд ч бас радиод бичүүлж хийснээрээ байснаас биш сүүлд шинжилж хийсэн тийм хувилбар байдгүй. Тэгээ би бүгдийг яг тэр дээр үеийнх нь хэлбэрээр бүгдийг аягүй цоошин тоглоод тэгээд тэр CD-г бэлэн болгосон. Нөгөө нэг CD нь болохоор би ингээд эмэгтэй дуучид, эрэгтэй дуучидгаа ингээл дуулаад ингээл дүэтлэл яваад байсан чинь миний дүэтлсэн дуу ойролцоогоор нэг 16-7 болцсон юм байна. Тэгээ би тэр дуунуудаа нийлүүлж хагаад нэг дүэт CD гаргаж байгаа. Нөгөө нэг альбом нь болохоор миний нөгөө дан солист болсон дуунууд. Тэрнээс хоошоогоо тий. Одоо тажигч уудаа саарлууд дум уртын дууны уянгат их орон тэгэл юу л гэж болох вэ тий. Миний солист болсон бүх дуунууд тэнд орж байгаа. Тэгэд шинэ хийж байгаа 2 альбом маань болохоор их онцлог. Ер нь бол миний бас нэг 12 3 жилийн дотор зохиосон тийм аянууд байна. Зарим нь 10 жилийн өмнө зохиосон. Зарим нь 7 8 жил, 5 6 жил, тэгэл 3 4 жил, 2 жил, 1 жилийн өмнө 6 7 сарын өмнө эдгээр зохиосон тийм аялгаанууд байна. Тэгээ эдгээр аянууд маань хол зайтай учраас нөгөө аялгууныхаа хувьд би эндээ уусаагүй. Ойрхон биш аялгуу. Дандаа одоо энэ аялгуугаа зохиогоод их удаж байгаад энэ аялгуугаа зохиохлоор чи хүн өөрийнх нь толгойг цэвэрлчихэд зохиож байгаа аялгау учраас нөгөө дуутайгаа аялгау ойрхон биш те. Одоо тийм ондоо их гоё тийм содон аялгаутай тийм доонууд гарсан. Урлагийн хүн ямар байх ёстой юм бол түүний хувьд энэ тал дээр ямар бодолтой явдаг юм бол? Ер нь уран бүтээлч хүн бол тийм би одоо уран бүтээлч болчлоо гэх тийм онгороо байж бас болдгоо тийм ээ. Даруухан ер нь бас нэг хүмүүсийн оюун санаанд нөлөөлж байгаа учраас энэ урлаг гэдэг чинь өөрөө нөлөөлж байгаа учраас тайзан дээр гардаг хүн бол өөрөө бас одоо соёлтой, боловсралтай, мэдлэгтэй байх ёстой гэж би өөрөө үздэг. Тэр хэмжээгээр хүмүүсийг баясгаж, тэр хэмжээгээр хүмүүст одоо дандаа сайхан зүйлийг өгч, ойлгуулж, мэдрүүлж явах ёстой гэж боддог тийм. Энэ маань өөрөө надад хамгийн гоё зүйл нь байдаг. Яг хүмүүс
Зарим нь одоо хүнд харагдах нь хүн болгон намайг таних нь гоё гэж боддог байж магадгүй. Зарим нь тайзан дээр гараад дуулах нь гоё гэж боддог байж магадгүй тий. А хүнд энэ их сайхан зүйлийг өгч чадж байвал энэ бол одоо тий урлагийн хүн болсны баяр баясгалын болов уу гэж би хувьдаа боддөө шүү дээ тий. Миний ёстой дургуй зам бол худлаа хэлбэрдээд байдаг улсуудад ёстой дург. Өөрийнхөө байгаа улсуудад яг өөрийнх нь зангаар байгаа хүмүүст байгуу дуртай. Худлаа хэлбэрдэл тэгэл орж ирээл одоо юу гэдгийг те. Тэр одоо би хувьдаа дотроо бүр өөрөө бас эргүүлээд бас зөв өрөөд эхэлдэг байхгүй. Орж ирэнгуутаа ингээл костюмос ч юм одоо ямар залуучууд би мэдэхгүй шүү дээ те. Нэг тийм залуучууд сайлга майлга янз бүрийн газар ирэхлээр ингээл цэмцгнаал ингээл хямсганаал те. Яац юм бэ? Би ерөөсөй ойлгодгүй байхгүй тийм улсуудыг. Гэхдээ тэр ямар ч мөнгөтэй, ямар ч бизнесмен, ямар ч зиндааны хүн байж болно. Гэхдээ тэр хүн л байх хэрэгтэй байхгүй юу? Хүнтэй айгүй гоё харьцдаг байх хэрэгтэй, ухаантай байх хэрэгтэй. Бид нар тэрнээс юм гуйхгүй шүү дээ. Гуйна гэж айгаад байд юм уу? Эсвэл яагаад байдгийг те? Тэгэл ах шиг санагдаад байдгийг надад зүгээр тийм занд бол би ёстой дургу. Зүгээр л хүн илэн далангүй өөрийнхөө байх хэрэгтэй те. Хит их цэмцэгнэл, хит их хямсганаал ингээд байгаа улсууд их дургу байдаг. За, эр хүн гэж шудраг тийм ээ хэлгүүгээ хэлждэг. Тусч найзрахаг дээр нь ухаантай хөдөлмөрч юм байх хэрэгтэй юм болоо гэж боддгийн. Даруй зам байдлын тал дээр дуучин Даштондог ямар бодолтой явдаг бол даруй байна гэдэг номоо байхын нэр биш. Цав байна гэдэг хөөрөө сагсуу байхын нэр биш гихчлэн хүмүүс янз янзаар л ойлгодог. Эрдэмтэй хүн даруй их мөрөнд өлгөөн гэж сайхан үг байдаг шүү дээ. Гэхдээ би өөрийгөө одоо нэг эрдэмтэй мэдлэгтэй хүн болох гэдэг юм биш. Зүгээр ер нь бол их боддог байх хэрэгтэй юмыг. Тэгээд бодож байгаа зүйлүүдээ бас их гоё төгс сайхан дуустал бас хийдэг байх хэрэгтэй гэж боддог байхгүй би хувьдаа. Хүн даруй байхдаа буруутгахгүй л те. Даруй байна гэдэг нь цаанаа хүн бол их юмыг боддог. Тэгээ их юмыг айгүй их сайн бодож хийдэг. Энэ талаасаа бол буруу зүйл байхгүй гэж би бод. Дуучин Даштондог өөрөө дуудуулахаас гадна уран бүтээлийн хамтрагч анд нөхдүүдтэй ч гэсэн олон сайхан дуунуудыг зохиож өгсөн. Тэдний дунд та бүхний сайн мэдэх чанартай сайхан уран бүтээлүүд ч бий. Янз бүрийн дуунууд бий л дээ. Зарим үед гівгэнтхэн pop болчтой, гівгэнтхэн альтернатив рок болчтой. Тэр яагаад тэгдэм бэ гэхээр тухайн үеийнхээ л тэр байгаа атмосфер, өөрийнхөө олж харсан зүйл, тэр байгаа байдал, тэр зүйлүүдээс л хамаардаг л байх л та. Тэгээ би Нисванс нэг муу зуршил гээд дууг өгчээсэн л та. Амгаа хийжсэн. Амгаа үгийг хийсэн. Би аян хийгээ тэгээд бид нар нийлж байгаад бас тэр юг манай студид Нистэг 5 гэдэг цомгон дээр бичүүлж ирсэн юм байдаг. Одоо тэгээ бас энэ орой үчийн тэр цэнгэний газруудаар бол их дуулагддаг сурагтай байна лээ. Би бол сайн мэдэхгүй байна тий. Амгаагийн өөрийнх нь ярьж байгаагаар бол тэр дунд хүмүүс айгүй дуртай штэ гэдэг хэлсэн. Тэгээ би зөвхөн өөрийнхөө яг анхны хөлбраар нь дуулж үзлээ тий. Би яагаад хийчвэ? Яасан их автваа? Яагаад заавал би гэж ахаад яасан ч хийхгүй? Үнийг хийснээрээ
Чамгүйгээр би амьдэрч чадахгүй юм байна. Чадахгүй юм байна. Чадахгүй юм байна. Гэдэг багийнхан. Тэгээ би нөгөө одоо тэс хөндлөн салбар руу орё л да тий. Нөгөө стил рүү. Баясгалан дээг эрт би нэг дуу гэжсэн. Тэр дуу бас нэлээд бас хүмүүст хүрсэн юм байна лээ. Желатууламар дуу байдаг да. Учирлаж ярмаар байдаг да. Утхи аргагүй бодол байдаг да. Уулзаж онгоймоор сэтгэл байдаг да. Уулзхал юмсанда чамтайгаа нэмэрхүү стилийн тэгэл байж ятлаг тэгэл юу гэдгийг тийм ээ. Анх одоо энэ Моментас хамтлагийн чи гэдэг дуу байдаг штэ. Өөжгийн зохиосон. Энэ дуу анх одоо Тэнгэр хамтлагт байхдаа бас би дуулдаг байсан дуу. Одоо энэ бол нэлээд бүр дээр үе зохиогж байсан. Бараг өөжгийн бараг анхны бас зохиожсэн дуунуудын нэг болов тий. Нэг ийм дуу байдаг. Чамайгод өнгөрүүлсэн үеийн дараа шөн болгон чимний зүудэнд орох юм. Сайхан үг харц хоёрт чинь битгээ санаандгүй олон мөч өнгөрчээ. Чи сэтгэлд мэ баяслаж ярдагч чи зүрхэнд бэ гониг төрүүлнэ чи зүдэнд мэ дандаа учирдагч миний сэтгэлээс хол байх ёо. Иймэрхүү те. Энийг бас анх дуулж ялаа. Энийг дуулж явах үед бол энэ бичлэг байдгүй энэ надад. Өөжгөө бид нар зүгээр дандаа одоо юу гэдгийг тайзан дээр амьд тоглолдог байсан гэхүү дээ. Тэр үед чинь бас бичлэг хийлгэхэд бас хэцүү байлаа. Бичдэг газар нь ч юу байлаа гэл. Тэгээд энэ дууг бол бас анх дуулж исэн надад бас гоё дуунууд юм аа нэг санагддаг. Залууч байж, халуунч байж те. Тэр үед бас их сайхан дурсамжууд бий л те. Тэгээд яг энэ дуунуудыгаа дуусхлаар тэр цаг үедээ эргээд очсон юм шиг ингээд санагддаг юм байт. Тийм болохоор сая өөрөө ирэхгүй энэ дууга дуулж чинь те. Ийм байт. Тэгээд яг хаа ерөнхийдөө дуу зохион гэдэг бол өөрөө амьдралаас үүдэж гарч ирдэг. Хүн өөрөө тэр одоо энэ байгаа орчиндоо байгаа амьдралдаа уусаж тэрийгэ мэдэрч тэндээс янз бүрийн юмыг олж харж тэгээд хийх одоо сэтгэлгээ нь онгод нь орж хайрлж те хийх сэтгэлгээ нь төрдөг болов уу гэсэн юм бодол байд. Би бол хон хамтлагийн дуунуудад айгүй их дуртай. Тэгээд тэндээсээ би тэр хамтлагийн бас дуунууд, тэр хамтлагийн дууны үгнүүдэд их дуртай. Тэгээ би бас нэг жоохон яг тийм стилийн бас дуунуудыг дуулъя гэж айгүй их дотроо боддог. Зохиож дуулъя гэж. Тэгээ би худлаа гэдэг нэг дуу хийсэн. Тэгээ энэ нөгөө гүр узар ахаар үгийг хичүүлсэн байгаа тий. Зоргоор явлаа гэж бодсон минь худлаа. Зовлон амьдралд нухлагцсан тийм ээ.
далзуудаар самсаагүй гэж хэлвэл бас худлаа. Ганцхан үнэнийг л би хэллээ. Мөнгөтэй бол жаргана гэж бодсон минь худлаа. Мөнгөгүй ч бас жаргаж явлаа тийм ээ. Хар дарж зүудлээгүй гэж хэлвэл бас худлаа. Дахиад л үнэнийг би хэллээ. Хэнд би хэлж байна? Хэн надаас асуусан юм бол мэдэхгүй. Би өөрөө өөртөө хэлвүү? Аль эсвэл хэлвүү? Санаандгүй төрсөн бодол минь байв уу? Нэг иймэрхүү стилтэй тий. Тэгээд яг хаа ерөнхийдөө нөгөө нэг энэ хүний амьдралд одоо тохиолддог зүйлүүд маань үнэн худлын ямар зааг дээр явдгийг хинж хэлж мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор би зүгээр ямар ч үсэн юм байдаг. Тэгээд дахилтыг нь болохоор өөрөө би одоо нэг мэддэг хүн шиг хүнд хэлээд байгаа юм биш шүү тий. Зүгээр л би нэг санаандгүй би өөртөө хэлээд байна гэсэн тийм утгаар дахилтын гүрөө зарах зохиосон. Тэрнээс би хүнд мэдэмхээрээд нэг сургаал айлдаад байдаг хүн биш. Зүгээр ер нь бол амьдралыг бас зах цухаас нь үнэрлээд мэдрээд ирэхлээр бас шал ондоо өнцгөөс нь харж эхэлт юм байна. Тэгээд ирэхлээрээ бас уран бүтээл нь бас шал өөр болж эхэлт юм байна. Ер нь юу хийх вэ? Бас нэг хөнгөн тийм одоо бүгдээрээ бүжгэлцгээе, дуулцгаая, үсэрцгээе гэдэг ингээд хийгээд ах уу. Би чамд хайртай болчлоо гэдээ хийгээд ах уу тий. Эсвэл арай хүнд бас нэг өгөөчтэй амьдралд нь хэрэгтэй зүйлийг бас би хэлээд ах уу гэдэг дээр бас ондоо болоод эхэлт юм байна л. Тэгээд миний сүүлд хийж байгаа дуунууд ер нь голцоо дандаа нэг амьдралын нэг тийм үннийг тий аль болохоор хүмүүст бас хүн чинь бас тэр болгон тэрийг олж хараад бас байхгүй шүү дээ. Хүмүүс чинь нөгөө нэг байнга ажил гэж явсаар байгаад нэг мэтгэд нөгөө тийм нарийн зүйлүүдээ анзааргааж байждаг, мартчихдаг, тэрэндээ уусаад бүр шал өөр тийшээ явцсан байдаг те. Тийм учраас эргээд хүн чанар руу наваачих те. Эргээд би чинь хүн штэ. Би чинь юу илээ? Юу хийж амьдарч байгаа вэ гэдгийг сануулах үүднээс уран бүтээлүүдийг хийж ивэл дээр юм болов уу гэж би хувьдаа боддتي. Тэгээд ерөнхийдөө нэг иймэрхүү бас уран бүтээлүүдийг шинээр хийсэн байгаа. Тэгээд мэдхэн бас хүмүүст хүрнэ. Тэр үед нь бас авч сонсороо гэж тий. Тэгээд танарт бас таалагдах байхаа гэж би бодож. Эх орноо хайрлах гэдэг нь миний хувьд бол аав ээжигээ хайрлаа. Хэл соёлоо хайрлаа. Газар нутгаа хайрлаа л гэсэн утга болов уу гэж би боддог. Бусд нь бол зүгээр л одоо энэ байгаа нийгэм тохиолж байгаа зүгээр л байх ёстой зүйлүүд шүү дээ. Энэ чинь одоо хүмүүний нийгэм их олуула бөөндө амьдардаг ийм үеийг хэлж байна. Том хотчлт явуулж байна. Энэ үед бол хүн хог хаяхгүй байх. За тэгээд эх орныхын төлөө ихийг хийж бүтээх энэ төр гэдэг бол байх л ёстой зүйлүүдийн нэг нь. Би бол зүгээр эх орноо хайрлах гэдэг гол зүйл бол юу гэхээр би хэл соёл. Үндэс хүсээгаа тий хадгалж, хамгаалж, хайрлж дандаа дээдлж явах хэрэгтэй л гэж боддог. Одоо гадны заримд оронд очихлоор өөрсдийнхөө орны юмыг хүмүүс чинь айгүй их магтдаг штэ. Магтаж айгүй их ярьдаг тий. Ерөөсөө одоо тэгээд тэр нэгсэн юм уу энэ нэгсэн юм уугаа жоохон хэр халдаах гэхэлэр ерөөсөө халдаадаг тэрэндээ. Энэ л их орон сэтгэлгээ. Амьдралыг амьдрал тохиодог баяр баясал уйтгар гуниг гээд хүний сэтгэлийн илэрхийлэл болсон нандин зүйлсийг сэтгэл оюундаа тунгаан цэгнэж түүндээ нийцсэн хүг аялгаутай сүлэн байж хүмүүний сэтгэлийг хөдөлгөн альваад уярал ухаарал хайрлаж явдаг уран бүтээлч гэсэн нэрээр авгалсан бүхий л эрхэм хүмүүстэй аз жаргал энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Нотко яриа нэвтрүүлгийн маань шинэхэн дугаар энд хүрээд өндөрлөж байна.
Өнөөдрийнхөө нэвтрүүлэгтэйгээ хамт байсан үзэгч та бүхэндээ талархлаа илэрхийлье. Энэ удаад манай нэвтрүүлэгт оролцож өөрийнхөө дотоод сэтгэлийн гоо сайхнаас үзэгч олондоо хуваалцсан Монгол улсын гавьяа жишгэн дуучин Даш Дундгийн уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилтыг хүсч аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөсөн ерөөлөөр энэхүү нэвтрүүлгээ жаргаж байна.